Сайн байцгаана уу бяцхан шавнырынхаа энэ өдрийн мэндийг ирье. Ингээд багш нь 2 дугаар ангийн ардын аман зохиолоос суралцгаая нэгж хичээлийн хүрээнд онцгой тааж оюун ухаанаас сорьцгоё гэсэн хичээлийг танилцуулж байна. За, онцгой гэдэг юу гэсэн үг вэ? Тэгэхээр бусдаар тайлуулах, ёгт далд битүү утга агуулгатай таавар үгс тааж байгаа хүнийхээ цэц ухааныг сорьсон яруу найргийн хэлбэрээр бичигдсэн ардын аман зохиолын төрлийг хэлнэ. Өнөөдрийнхөө хичээлээр бяцхан шавнартай багш нь 10 онцгойг бэлдсэн байгаа. Ингээд эхний онцгой бүгдээрээ таацгаая. Ясгүй би яргүй мод тэр юу вэ? За, онцгойг таахтаа тухайн онцгой нь битүү далд утгаар өгөгдсөн тэр хамгийн гол шинжийг анхаарч унших ёстой. Ингээд маш олон талаас нь эргцүүлж, бодож, төсөөлөх шаардлага гардаг. Онцгойг тойруулаад багш нь зурагнууд тавьсан байна. Энэ зураг бол онцгой таах түлхүүрнүүд болох юм аа. За, та бүхний онцгой тааж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Ингээд дараагийн онцгой бүгдээрээ уншицгаая. Тэмээ биш байтлаа хоёр чихэн хув, үхэр биш байтлаа үүдэн шүдэн имтэрхий. Тэр юу вэ? За, хув чихтэй үүдэн шүдэн имтэрхий ийм ямар амтан энэ зурган дотор байна вэ? Сайн ажиглаад хараад шинж чанарыг нь бодоорой хүүхдүүдээ. За, дахиад жаахан бодъё. За, бүгдээрээ онцгой таасан гэдэгт багш нь итгэлтэй байна. Дараагийн онцгой руу оръё. Ирүүтэй байж өвчүүгүй, сүүлтэй байж сүүжгүй. Тэр юу вэ? За, өвчүү гэж хаана байдаг? Ямар эрхтэн бэ? Сүүж гэж бас хаана байдаг эрхтэн бэ? Хэрвээ өөрөө мэдэхгүй бол аав ээжээсээ бас тусламж авч болно шүү хүүхдүүдээ. Зураг бол бидний онцгой таах түлхүүр гэдгийг багш нь хэлсэн. Ингээд онцгой бүгдээрээ тай шинж тэмдгийг нь сайн бодъё. Онцгой таасан гэдэг багш нь итгэлтэй байна. За, дараагийн онцгой руу орцгоё. Зул шар биетэй 6 хар тэмдэгтэй. Тэр юу вэ? За, шар өнгөтэй амтан энд 3 байна. За, аль нь юунд тохирох вэ гэдгийг анхааралтай сайн ажиглаад, аав ээжээсээ тусламж аваад гэр бүлээрээ таагаарай хүүхдүүдээ. Дараагийн онцгой руу оръё. Баар дуутай, багвар ногоон дээлтэй, гуур дуутай, гундамл ногоон дээлтэй. Тэр юу вэ? Багшаа уншаад дуу сонгуул таацсан гэж бодож байна. Ногоон гэдэг үгэнд 2 давтагдсан байгааг анхаарч байгаа үстэй хүүхдүүдээ. Зөв байна, маш сайн. Дараагийнхаа онцгой руу оръё. Янгуучийн хоолоогоор яс сурсан. Тэр юу вэ? За, яс хийддэг ямар амтан байгаа юм болоо? Ажиглаад сайн хараарай. Анхаарч сайн уншаарай. Янгуучийн хоолоогоор яс сурсан. Тэр юу вэ? Дараагийн онцгой уншицгаая. Нүдэн бүлтгэр гайхал, чихэн сэртгэр гайхал. Тэр юу вэ? Энэ хөөрхөн амтан чинь юу юм болоо? Лав та нар таацсан байх гэдэг багш нь эргэлцэхгүй байна. Маш сайн. Дараагийн онцгой уншия. Тон цохих, толгоо өвдөх, тун хоосон суух, гитс өлсөх. Тэр юу вэ? Гитс нь өлсөөд идэг. Цохихоор толгоо өвдөд идэг. Одоо яах вэ? Ямар амтын болоо? За, манай бяцхан шавнар маань таасан гэдэг багш нь итгэлтэй байна. Дараагийн онцгой руу бүгдээрээ орцгоё. Хүр дуутай, хүрэн цэмбэн дээлтэй, гал шар нүдтэй, ганцаараа суух заяатай. Тэр юу вэ? Гал шар нүдтэй, ганцаараа суудаг гэдэг шүү. Бас хүр дуурдаг гэж байна. За, бодоорой. Таагаагүй, хариу нь олдоогүй ямар зураг байна? Анхаараа сайн ажиглаарай. Зөв байна, маш сайн. Дараагийн онцгой руу орцгоё. Ар дуутай, араатны хаан тэр юу вэ? За, бяцхан шавнар маань энийг багшаа уншиж дуусаагүй байхад таасан гэдэгт итгэлтэй байна. Маш сайн. Ингээд онцгой тааж оюун ухаанаас сорьсонд баярлалаа. Онцгой дэвтэр дээрээ бичээд онцгой таагаад багш нар руугаа хариугаан бас илгээж болно шүү хүүхдүүдээ. Баяртай.